Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хилзээ анхан шатны 5 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээрээ бид батлан үгүйсгэх хэлбэрийн асуух өгүүлбэр болон н үгээр асуух өгүүлбэр үүсгэх талаар сурах болно. Эхлээд бүгдээрээ батлан үгүйсгэх хэлбэрийн асуух өгүүлбэрийг сурцгаая. Өгүүлбэрийн гол бүрэлдэхүүн болох үйл үг эсвэл тэмдэг нэрийн баттгах болон үгүйсгэх хэлбэрийг зэрэгцүүлж асуух өгүүлбэр үүсгэж болдог. Батлан үгүйсгэх хэлбэрийн асуух өгүүлбэр нь харилцагч этгээдээс илүү лавлсан яг тийм үү үгүй юу гэсэн утганд хариулт шаарддаг байна. Бүгдээрээ жишээн дээр тайлбарлая. 你认识不认识他? 你认识不认识他? Энэ өгүүлбэрийг үгчилж орчуулбал чи таньдаг, таньдгүй, түүнийг гэж орчуулагдана. Энэ өгүүлбэрийн утга нь чи түүнийг таних уу гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийн жишээг хамтдаа харцгаая. 你是不是蒙古人? 你是不是蒙古人? Чи монгол хүн мөн үү гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. Үүний бүтцийг харуул чи мөн биш монгол хүн гэж зэрэгцүүлж чихнэ. Эдгээр жишээ бол үйл үгийн баттгах болон үгүйсгэх хэлбэрийг зэрэгцүүлсэн асуух өгүүлбэр байна. Одоо бүгдээрээ тэмдэг нэрээр жишээ авч үзье. 她漂亮不漂亮? 她漂亮不漂亮? Тэр үзэгсэлэнтэй юу гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. Үүний бүтц нь тэр үзэгсэлэнтэй, үзэгсэлэнгүй гэсэн хоёр үгийг зэрэгцүүлэн асуужээ. Одоо бүгдээрээ н үгээр асуулт асуух тухай сурцгаая. Туслах үгнэг төлөөний үг болон нэр үгийн ард залгаж өмнөх ярианы сэдвийн хүрээнд харилцагчтай асуултыг товч байдлаар тавихад ашиглана. Жишээн дээр тайлбарлацгаая. 我认识他，你呢? 我认识他，你呢? Би түүнийг танина, харин чи гэсэн утгатай өгүүлбэр байна. Н гэдэг нь асуух өгүүлбэрт монгол хэлний харин гэсэн утгыг илэрхийлнэ. Дараагийн жишээг харъя. 我是蒙古人，你呢? 我是蒙古人，你呢? Би монгол хүн, харин чи гэсэн утгатай өгүүлбэр байна. Одоо н үгийг нэр үгийн ард залгаж асуух өгүүлбэр үүсгэцгээе. 书在这，笔呢? 书在这，笔呢? Ном энд байна, харин үзэг гэсэн утгатай өгүүлбэр байна. Одоо бүгдээрээ батлан үгүйсгэх хэлбэрийн асуух өгүүлбэр болон н үгийг давтан дасгал ажиллацгаая. 你买书吗? Буюу чи ном авах уу? 你吃饭吗? Чи хоол идэх үү? 你学汉语吗? Чи хятад хэл сурах уу гэсэн өгүүлбэрийг батлан үгүйсгэх хэлбэр болон н үг ашиглан асуугаарай. Одоо бүгдээрээ хариугаа шалгацгаая. 你买书吗? Чи ном авах уу гэсэн утгатай энгийн асуух өгүүлбэрийг батлан үгүйсгэх хэлбэрээр 你买不买书? 你买不买书? Чи ном авах уу, авахгүй юу гэж асуух нэ. Н үгээр асуух бол 我买书，你呢? 我买书，你呢? Би ном аавна, харин чи гэж асуух нэ. 你吃饭吗? 你吃饭吗? Буюу чи хоол идэх үү гэсэн өгүүлбэрийг 你吃不吃饭? 你吃不吃饭? Чи хоол идэх үү, идэхгүй юу гэж асуух нь харин н үгээр 我吃饭，你呢? 我吃饭，你呢? Би хоол идэн, харин чи гэж асуух нэ. Дараач үгийг харъя. 你学汉语吗?
Чи хятад хэл сурах уу гэсэн энгийн асуух өгүүлбэрийг 你学不学汉语? 你学不学汉语? Чи хятад хэл сурах уу, сурахгүй юу гэж асуух нэ. Харин нөө үгээр 我学汉语，你呢？我学汉语，你呢？Би хятад хэл сурна, харин чи гэж асууна. Үзэгчдээ өнөөдрийнхөө хичээлээр бид батлан үгүйсгэх хэлбэрийн асуух өгүүлбэр болон н үгээр асуух өгүүлбэр үүсгэх талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид е болон дөв гэсэн дайвар үгсийг сурах болно. Хятад хэлний алсын зайн анхан шатны сургалт үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.